Монгол хөтөлбөрийн хүрээнд одоо хийж байгаа ажил. За хүнсний хоолт ижил одоо хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ялангуяа сургуулийн орчны одоо хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургуулийн хүнсний үйлдвэрлэл болон хүнс одоо үйлчлэгээ хоол үйлдвэрлэлийн үйлчлэгээ мөн одоо хүнс хангамж нийлүүлэгч одоо компаниудын зориулж одоо энэ хилцүүлэг зохион байгуулж байгаа. Гол нь бол энэ сургуулийн одоо байгууллагуудад хүнс хангамж нийлүүлэх байгууллагын тоо олон болж байгаа. Зөвхөн байсан бол тэгэхээр эдгээр байгууллагууд маань хүнсний одоо эрх зүйн чиглэлд ямар одоо шинжилгээ өөрчлөлт явагдаж байгаа юм бэ? Хүнс одоо хангамж нийлүүлэх болон хүнс худалдан авах ажиллагаанд одоо ямар одоо процессыг одоо хийгдэх ёстой юм. За хүнсний аюулгүй байдал, за мөн одоо эрүүл ахуй, за мэрэгжлийн одоо хяналтын одоо чиглэлээр одоо ямар асуудлыг одоо ойлгож мэдсэн байх шаардлагатай. Тэр мэдээллүүдийг өгөөд тэгээд эдгээр хүмүүсүүдээс цаашид одоо хүнсний чиглэлийн эрх зүйн одоо тийм шинжилэлд эдгээр хүмүүсүүдээс одоо санал болгож оруулах ямар одоо тийм санаа оноод байна. За эрх зүйн чиглэл бусад одоо бичиг баримтуудад нэмэлт өөрчлөлт оруулах тийм мөн одоо сайжруулах чиглэлээр ямар санаа оноо өгөх тэр мэдээллүүдээр хилцүүлэх хийх юм байна. Өнөөдөр үйл ажиллагаа ерөөсөн энэ чиглэл байна. Өнөөдрийн хилцүүлгээс хамгийн чухал сэдв нь ямар сэдв вэ? За хамгийн гол нь ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйлчлэгийн тухай хууль 20 онд батлагдаад за одоо энэ хуулинд бол тодорхой тийм нэмэлт сайжруулалтууд шаардлагатай байгаа. Тэгэхээр зэрэг өнөөдөр энэ хуулийн одоо тулгамдж байгаа асуудлын талаар одоо энд хүмүүс ярьж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр хилцүүлгийн үеэр эдгээр хүмүүсээс бол нэлээд санал ирэх байх. Учир нь юу гэвэл шинээр одоо энэ сургуулийн одоо хоол үйлдвэрлэлийн үйлчлэгийн чиглэлд шинээр орж байгаа компаниудад бол бас одоо анхаарах тий одоо энийг хийхгүй бол бид болохгүй мэн гэдгийг ойлгох тийм байдлууд энэ дээр байгаа. Энэ хүмүүст мэдээлэл харсан танилцсан байгаа учраас тэрээс нэлээд санал ирэх байх гэж найдаж байгаа. За ер нь бол та бүхэн мэдж байгаа хүүхдийн хоолны одоо тийм нэг хүүхдэд ногдох одоо хүнсний тэр зардал бол харьцахгүй бага байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг яаж нэмэх юм? За мөн одоо энэ мөнгө зөвхөн усаас гарах юм уу? Эцгээс яаж гарах юм? За өөр бусад одоо тийм зохицуултуудыг яаж одоо хийх болох юм тий? Тэр талаар энэ саналууд ирэх байх. За ерөнхий боловсролын сургууль, за сургуулийн боловсролын хоол үйлдвэрлэлийн үйлчлэгтэй холбоотойгоор боловсролын ерхий газар дээр яг суралцагчийн хоол үйлдвэрлэл хариуцсан нэгж ажилладаг. Тэгэхээр энэ нэгж 21 аймаг, 9 дүүрэг, за тэгээд яг нэгж байгууллагуудынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд бол мэргэжил арга зүйн дэвшилт үзүүлж ингэж ажилладаг. Тэгэхээр 2019 он өдөр ерхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйлчлэгийн тухай хууль баталсан. За энэ хуультай холбоотой JICA, COICA гэдэг олон улсын байгууллагуудтай хамтарч яг энэ одоо Азийн хөгжилтэй орнууд хоол үйлдвэрлэлийн үйлчлэгэндээ одоо салбар дундын ямар удирдамжийг барьж ажилладгийг, за хэрхэн яаж хяналтаа тавьдгийг, хүний нөөцөө яаж чадахжуулдгийг гэдэг нэлээд олон чиглэлээр одоо төсөл хэрэгжүүлж, за хоол үйлдвэрлэлийн үйлчлэгээний удирдамж, за дээрэс нь хүний нөөцийг буюу тоогооч, хоол зүйчээс чадахжуулах сургалт, арга зүйн төв гэдэг ингээд мэргэжлийн одоо бүтцүүдийг бий болгож ингэж ажилласан. Гэхдээ мэдээж бол энэ өөрөө төсөв санхүүгийн хувьд, за тэгээд одоо хүнсний аюулгүй байдал буюу хүртэмж, хангамжийн хувьд нэлээд юм том өргөн хүрээх хамарсан асуудал учраас хүн нэг бүрийн ойлголт хамлагыг бас үүндээ зөвлөрүүлж тогтвортой байх талаас нь анхаарах хэрэгтэй. Энэ хүрээндээ бол одоо хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр яам, за эрүүл мэндийн яам, за тэгээд хамгийн гол нь ерөнхийлөгчийн санаачсан эрүүл Монгол хүн гэдэг үндэсний хөтөлбөрийн малгаанд ороод салбар хоорондоо ингэж тогтмол зөвлөлдөж, арга механизмаа тодорхой болгож, за нэгж байгууллага дээр байгаа тэр одоо бүтцийн нэгжүүд дээр тулгуурж зөвлөл дээр тулгуурлаж гэж үйл ажиллагаа явуулах гэж зорж байгаа юм зүйл байна. За өнөөдрийн одоо арга хэмжээнд дээр хүнсний салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт ба шинжилэл гэсэн ийм сэдвээр бэлтгэл тавилаа. Тэгээ ерөнхийдөө хүнсний салбарын эрх зүйн шинжилэл бол 2022 оноос эхэлж хэрэгжиж эхэлж байна. За 25 онд бол хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хууль, мөн сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ одоо хуулийн төслүүд төр нэлээд ажиллаж одоо зарим нь бол өргөн барьсан, удахгүй заримыг нь бол өргөн барих гэж байна. Одоогоор бол өвдийн хоол хөтөлбөрт бага ангийн хүүхдүүд хамрагдаж байгаа. За хүүхдүүдийн
хоолны нэр төрөл, шинж байдал харьцангуйгаар дээшилж байгаа. Гэхдээ энийг улсын хэмжээнд юм уу эсвэл хотын хэмжээнд одоо сайжирсан гэж бас хэлж боломгүй. Ягаад гэвэл сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийн хэрэгжилт өнөөдөр 33% гарсан. За энэ юу гэсэн үг гэхээр яг бас шаардлага бас хангахгүй байгаа. Бид нар бол шаардлага хангахын төлөө явж байгаа. Мэдээж харьцангуй одоо энэ сайн гэж хэлж чадахгүй. Сүүлийн 2-3 жил харин сургуулийн хоол зүйчнэр ийм мэрэгжил арга зүй нэлийн дээшилсэн. За үүнтэй холбоотойгоор зарим нэг одоо сургуулиудын хоолны нэр төрөл нэмэгдсэн. Хүүхдүүд бас хоолндоо дуртай болж гин. Бид нар болж игэл одоо junk foods ч юм уу тийм одоо бэлэн бүтээгдэхүүн бэлэн одоо хоолыг хэрэглүүлэхгүй талын одоо мэрэгжил арга зүйн удирдлагаар хангаж гин. За эрх зүйн хувьд бол яг энэ тоогооч болон хоол зүйчнэрийн одоо мэрэгжлийг дээшлүүлдэг ийм сургалтын төвтэй болсон Монгол улс. За энэ төвөөрөө дамжуулаад тэр мэрэгжлийнхэн одоо хүний нөөцийг одоо нэлээд чадахжуулах үүгээрээ дамжуулаад бид нар өөр хүүхдүүдийнхээ одоо хоолны шимтэд хичээлдэр мөрчлөг дээр бас анхаарна гэдэг ийм одоо зорилготой ажиллаж байна. Энэ төвийн үйл ажиллагаа бол нэлээд бас чигдэрж байна. Өөр өгөөж бас өгж байгаа. За ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдсанаас хойш ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 5 дугаар анги буюу бага ангийн сурагчид халуун олох төлбөрт бол хамрагдаад явж байгаа. Тэгэхээр яг хууль батлагдсанаас хойш бол 5 дахь хичээлийн жилдээ бол халуун олох төлбөрт бол хамрагдаад явж байна гэсэн үг. За нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн хүнс үдэ аж ахуйн газар болон засаг дарганы хамгааллын газар, нийслэлийн боловсролын газартай хамтраад бид 9 сард ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний хэрэгжилт дээр бол хяналт шинжилгээ үнэлгээ хийгдсэн. За Монгол Улсын засгийн газрын тогтоолоор нийслэлд үйл ажиллагаа явагдаж байгаа цэцэрлэгүүдийн хоолны зардал 1000 төгрөгөөр нэмэгдэж, за төр болон эцэг их хоолны зардлыг дундын санхүүжилтээр хэрэгжүүлдэг ийм тогтолцоонд бол хамрагдсан байж байгаа. За яг энэ хяналт шинжилгээ үнэлгээхэд бид одоо 1 жилийн өмнөх мөн үетэй бол хоолны илчлэг шимтгийлийн байдлыг харьцуулсан. За гэтэл бол одоо цэцэрлэгийн хувьд бол хоолны илчлэг шимтгийлийн байдал 46 кг буюу 5% буурсан гэсэн ийм үзүүлэлт гарсан байж байгаа. За энэний нөхцөл шалтгааныг аваад үзэхэд одоо цэцэрлэгт хүнсний түүхэд бүтээгдэхүүн нийлүүлж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бол 24.9%-аар бол одоо өссөн гэсэн ийм судалгаа тооцоо гарсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй одоо төр хүнсний худалдаа авалтыг одоо шинэ менежментээр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн ийм судалгаа тооцоолыг бид бол нийслэлийн засаг дарганы хамгааллын газарт за нөгөөтэйгүр цэцэрлэг сургуулийн хоолны одоо үнийг нэмэгдүүлэх урьдчилан тооцоог бол боловсролын яамд бол хөргүүлээд ингээд ажиллаж байгаа. За ерөнхий боловсролын сургуулийн хувьд бол одоо бид хуулийн хэрэгжилтэд хангаад бүх ерөнхий боловсролын сургуулийг одоо туризм гэрээ бүрэн дуусгар болгож сургууль өөр энэ хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байж байгаа. За энэ хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр бол одоо батлагдсан төсвийн хүрээнд бид ерөнхий боловсролын сургууль 80 орчим хувийн одоо илчлэг шимтгийлийн хувийг хангаж байна гэсэн тооцоо судалгаа гарсан. За түрээсээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа сургуулийн хувьд бол биедан хэрэгжүүлсэн сургуультай харьцуулахад 20%-аар бага одоо ийм илчлэг шимтгийл бүхий хоол үйлдвэрлэлийн үйлчилгээг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олгож байна гэсэн ийм зүйл гарсан байж байгаа. За нийслэлийн хувьд бол одоо 49 сургууль бол туризм гэрээгээр хэрэгжүүлж байгаа. Орон нутгийн хувьд бол Хөвсгөл, Баян Улгийн аймгийн нийтдээ 4 сургууль ингээд туризм гэрээгээр хэрэгжүүлж байгаа буюу орон нутгийн хувьд бол одоо хуулийн хэрэгжилтийг бол одоо 95 орчим хувь хангаад ингээд ажиллаж байгаа гэсэн ийм тооцоо судалгаа гарсан. За энэ туризм гэрээгээр хэрэгжүүлж байгаа сургуулиудыг одоо биедан үйл ажиллагааг явуулах чиглэлээр мөн одоо бид холбогдох тооцоо судалгааг бол нийслэлийн засаг дарганы хамгааллын газарт бол хөргүүлээд ингээд ажиллаж байна. ЖАК олон улсын байгууллагатай хамтран бид сүүлийн 3 жилд бас төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байж байгаа. За 2023 онд Үр ханга аймаг, Дундгой аймаг нийслэлийн бага ангийн сурагчдын одоо 250 хүүхдийн хоол шимтгийлийн байдлын судалгаа хийсэн байж байгаа. За энэ судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 орчим хувь нь ясны нэгт багассан, ясны сэрэгчлэлт эхэлсэн гэсэн ийм
харамсалтай судалгааны үр дүн гарсан. За энэ судалгааны үр дүнд Дундгов аймгийн Засаг дарганы хамгийн газраас санаачил хамгийн анх хөтөлбөрийг бол аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн байж байгаа. За өнөөдрийн байдлаар бол ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгт бүх одоо хүүхдүүдтэй 7 хоногийн 3 өдөр нэмэлтээр сүг өгч байгаа. За энэ хөтөлбөрийн үр дүнг одоо тооцохоор энэ онд бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад Дундгов аймгийн хүүхдүүдийн одоо энэ судалгаа хийгдсэн. За энэ дээр бол одоо ясны сэргижилт 68% байсан бол 8.9% болж буурсан. За 2023 онтой харьцуулахад сурагчдын өндөр 3 см нэмэгдсэн гэсэн маш үр дүнтэй төсөл байсан гэсэн ийм үр дүнд хүрсэн. За өнөөдрийн байдлаар бол нийслэл болон 16 аймгийн нийтдээ 253 сургууль цэцэрлэг 110 хүүхдийг хамруулсан сүү хөтөлбөрүүдийг бол орон нутгийн хэмжээнд бол хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр энэ одоо хөтөлбөр бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусагдсан байж байгаа. Тэгээд дахиад энэ хөтөлбөрийг өргөжүүлэх, бүтээгдэхүүнийг чанаржуулах чиглэлээр бид хүнсүүдийн аж ахуйн яам болон төрийн худалдаах ажиллагааны газартай хамтраад ингээд ажиллаж байна. Бүх нийтийн одоо хоол шимтгий жилийн боловсрол гэдэг бол хүнсний аюулгүй байдал. Нийгмийн эрүүл мэнд. За тэгээ худалдаа ингээд бүх юмд ингээд нөлөөлнө. Энэ бол үйлдвэрлэлч гэсэн нөлөөлнө. Тэгэхээр шимтгий жилийн боловсрол гэдэг бол ер нь тухайн улс орны хүнсний хангамжийг бас шийдвэрлэж идэг ийм том боловсрол байхгүй юу. Тэгээ манай улсын хоол шимтгий жилийн боловсрол олох энэ ажлыг бол хизэж хийж байгаагүй. Ер нь хизэж хийж байгаагүй. За тэгээ энэний өмнө бол одоо угаасаа хийдгүүлсэн шүү дээ. Тэгээ одоо яа одоо заавал энийг хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр бидний хоол хүнсний хэрэглээ одоо зах зээл маань өөрчлөгдсөн байхгүй юу. Одоо бидний хүүхэд байхад өсөж ирсэн 80-аад он энэ төр гэдэг бол аюул гайг байсан байхгүй юу. Одоо ингээд янз янзын сонголт байхгүй байгаа зүйлээ эдээ авчин тэр нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ингээд аюул сайхан ийм одоо цаг хугацаа байсан. Гэтэл 1900 одоо энэ 90-ад он гээл одоо янз янзын хүмүүсүүд орж ирээд нэгс. Энэ дэлхийн нийтээр юм баггүй юу? Дэлхийн нийтээр 1960-ад оноос эхлээл энэ хоол хүнсний даяаршил гэдэг зүйл явагдаад тэгээ энтэй зэрэгцээд хүүхдүүдтэй багаас нь хүн амдаа боловсрал олох хэрэгтэй юм байна. Тэгээ нэгэнт нөгөө нэг хооллох дадал зуршил нь одоо бий болцсон өөрсдийнх нь ойлголт нь өөрчлөгдөхгүй нөгөө сурсан ямиг сураар боож болохгүй болсон энэ цаг үед нь одоо насан туршидтын хувьд бол хоол шимтгий жилийн боловсролыг олгоод тэр хүмүүсийн хооллох дадал зуршлыг өөрчлөнө гэдэг бол маш өөр аюул том бэрхшээл байхгүй юу. Тэгэхээр дэлхийн бүх улс орнууд боловсролын системээрээ дамжуулаад хүүхдүүдтэй бага наснаас нь эхлээ бүр бага наснаас нь цэцэрлэг сургуулиар дамжуулаад хоол шимтгий жилийн боловсрол олгодгоо. Тэгээ энэ тогтолцоо чинь барыг дэлхийн бүх улс. Тэгээ тэр хүүхд чинь багаасаа энийг идэж болох юм, энийг ийм хэмжээтэй идэх юм бэ. Энэ нь бол ингэдэг юм бэ. Дотроо ийм юм агуулсан байдаг учраас ингэдэг юм байна гэдэг энэ мэдээллүүдийг аваа явна гэдэг бол ирээдүйд эрүүл иргэнтэй улс орн болохын эхлэл суур нь тэнд явж байгаа байхгүй юу. Тийм учраас бид нэр энэ сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэгийг сайжруулах, бага наснаас эхлээд боловсролын тогтолцоонд энэ хоол шимтгий жилийн боловсрол олох ажлыг хийх ёстой гэдэг ингээ яриад яваад байгаа чинь энтэй л холбоотой. Түүнээс зүгээр нэг хэсэг мэргэжлийн хүмүүс өөрсдийнхөө ажлыг шахаж байгаа юм ойлголт биш шүү дээ. Бараг зарим үед бидний чинь тэгж хэлж исэн тохиолдол ч гэсэн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг чинь бага наснаас нь боловсрол бид нэр олохгүй юм бол бид нар насны хүрсний дараа энэ боловсролыг олгоод энэ чинь чадахгүй байхгүй. Тэгээд тийм учраас монголчууд сурсан юмыг сураар болж болохгүй гэдэг чинь өөрөө үнэн үгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө явж мэдлэг боловсролгүй хүн дээр юу л бол юу ярихад тэрийг үнэмшиж ингэж даган дуурайдаг юм уу. Тийм учраас энэ гурилын асуудал байна, төмсний асуудал байна, сүүний асуудал байна. Тэгээд энэ олон янзын одоо химийн биш энэ нөгөө нэг нэмэлт бүтээгдэхүүн биш үү. Одоо заавал одоо омега 3 ууж байгаа ч айл гэл заавал кальци ууж байгаа ч айл гэд тэгээд энийг идэж уугчээд яад энэ хүнсний нэмэлт бүтээх одоо биологийн нэмэлтүүдийг их хэмжээтэй уухын гаж нөлөөний асуудлыг дэлхийд ярьж хагаад яад энэ гаж нөлөөний асуудал яах. Энд чинь өөрөө нөгөө зах зээл өөрөө нөгөө цаанаа бизнестэй салшгүй холбоотой байгаа учраас тэгэхээр энэ ойлголтыг одоо сошиал дээр ярих юм бол тэр ярьж байгаа хүн чинь өөрөө маш их нөгөө юу авч байгаа. Одоо юу хин тэ дарамт авч штэ нөгөө буцаад яаж. Тийм учраас нөгөө энийг өөрчлөх өрөөсөө үндсэн юм л өрөөсөө л бага наснаас нь энэ хоол жилийн боловсрол олох асуудал. Тэгэхээр бид нэр одооноос эхлээд нэг цаг мөч алдахгүй хүүхдүүдтэй хоол шимтгий жилийн боловсрол олгоод эхлэх юм бол бид нэр 10 жилийн дараа 20 жилийн дараа тэнд нэг инфлюенсер ярьж хаад тэр энийг хүлээж авахгүй те одоо зүг руугаа мэддэг болсон хүн чинь тэгэхээр эн чинь өөрөө нийгмийн суурь асуудал энэ өөрөө тогтцоогоор явдаг л асуудал байхгүй. Тэгэхээр энэ тогтолцоог бий болгохын төлөө л одоо бид нараас өнөөдрийн үйл ажиллагаа ч гэсэн бас энэтэй холбоотой л явж байгаа гэсэн үг. Олон улсын байгууллагууд ерөнхий боловсролын сургуулийн төлөөллөд хүчний худалдаа эдгэж аж ахуйн нэгж байгууллагуудын
Өнөөдрийн арга хэмжээнд улсын хурлын 5 газар эрүүл мэндийн яам, боловсролын яам, Сүүлийн хамтын байгууллага хамтын ажиллагаа бичиж хүмүүст аюулгүй хүмүүсийн орчныг бодитгоо бүрдүүлэх чухал алхам байна. Хамтын ажиллагаа хариуцлага улам гүшүүлэхэд уриалж байна. Анхаарал хандуулсан баярлалаа. Эцэг ажилтнаа амжилттай. нөгөө орчиг харсан баг. Хүнсний салбарын бодлого үйл тогтоомжийн шинжилгээ тулгуурлаж асуудалтай сэдвийг хэрэгжүүлэхийн азар тулгуурлаж буй асуудал ба хүнсний нэр томьёоны талаар гэлийн үгээр Бууцыг бол эрүүл мэндийн яам гэсэн сайт руу ороод тэгээд хяналт гэсэн сайт руу орохоор хяналтын холбоо сургууль цэцэрлэгийн эрүүл ахуй хатар хамгааллын хяналтын хуудас ерөнхий боловсролын сургуулийн эрүүл ахуй хатар хамгааллын тэмдэг бүгд шаардлага хэмжээний үнэлгээ гаргадаг хяналтын хуудасаа хүн агуулгын хяналтын хуудас эдгээр хяналтын хуудасуудыг үйл ажиллагаандаа урьдчилгаандаа улсын хэмжээнд байгаа 23 онд 8 байгууллага нийт 8 хавцаг том хэмжээний биелэл авсан байна. Тэр багууд хэрэг болсон. Түүний 7 хүүхдээ байна. 25 онд байна. За одоо хүүхдийн байр хонч хүүхдүүд 100 аянаас хилээлээ өсгсөн байна. Хамгийн канаад мөрөдтэй байгаа гэж яг их хавьяа орцсон. Тэгэхээр та бүхэн матурыг сонсноогүй багааны хүүхдүүдийн хоолны сэдвээр ажилласан. За тэгэхээр сахил маань одоо маш өвчлөл Үсэн аюул учраас. Одоо бидэнд яаж юм бэ гэхээр энэ дөрвөө ач хоолмогтой гэдэг ингээд энээсээ шалтгаалаад ялгаа үүсдэг гэдэг. Тэгэхээр асуудлаа шийдсэн үсний аюул